Энэ элтэд худал мэдээлэл тарах гээд 13-гийн 14 би яг баг 2 жилийн өмнө танилцсан юм аа. Анх нөгөө өнрөөг асуудал болгож баривчилж яг үдийт штэ. Тэгээ тэндээс энэ яг энэ заалтыг ингээд судлаад энэ юу ямар учиртай ингээд үзэхээр арга байхгүй сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх тэр ирэхэд бол халдсан байдгийн бэлээ. Тийм ч учраас одоо нүүбийн хүний эрхийн зөвлөл удаадараа зөвлөмжөндөө энийг эрүүгийн одоо зөвлөлчлэлээр яллахаа болооч ээ. Иргэний хуульд оруулаач гэж ингэж зөвлөдөг юм байлээ. Би бүр тэр дондов билүү хүний эрхийн үндэсний комиссийн хүнтэй хүртэл тэр 2 жилийн өмнө очиж уулзж ирсэн. Энэ юу нь яг ямар учиртай хүний эрх талаасаа энэ үнэхээр эрүүгийн энэ зүйл ангиас нь болиулах ёстой мó яах ёстой ингээд. Тэгээ хүний эрхийн үндэсний комисс бол яг л энийг бол эрүү биш иргэнээр шийдэх ёстой гэж үздэг юм билээ. Тийм учраас би тэндээс төдийгөөс өдий хүртэл энд бол би бол үнэн чивээрээ байгаа. За сая бүгдээр ярьж нийтийн албан тушаалтан буюу улс төрчид гээд. Тэгэхээр эн чинь явж тэдний хүлцэх үүргийн тухай бас асуудал болоод байгаа юм. Тэгээ одоо бид нар ч бас нийтийн албан тушаалтан болоод ингээд явхад яг тэр энэ гүтгүүлэх энэ юм руу бас гүтгэлгийн хонглоор чирүүлж л байгаа л да. Тэгэнгүүт чинь нэг талдаа эн чинь нөгөө зоосны 2 тал шиг юм болоод байна л. Нэг талдаа бид нар нийтийн албан тушаалтан учир хүлцэх ёстой гэдгийг бид нар хүлцгээс өөр замгүй. Тэгэхээр аль эрх нь илүү чухал вэ гэдэг. За тэгэнгүүт одоо хамгийн гол бидний баримталдаг нэгдэ орцсон байгаа иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад бас хоёулангийн дурдсан. Монгол улсын үндсэн хуулиар ч гэсэн хүний одоо үг үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх эрхийг олгох ёстой гэд 16-гийн 16-аар заасан. 17-оор болохоор хүний алдар нэр төр алдар хүндийг хүнддэг ёстой гэж заасан. За тэгэнгүүт энэ пактад бас хоёулангийн заасан. Тэгэнгүүт одоо бид нар яг яах ёстой бэ гэдэг ийм одоо асуудлын өмнөлд тулгарч юм л да. Тэгэнгүүт за одоо сая энэ ярианаас ойлгоход бол иргэний хуулиар зохицуулаад үлдээ гэхээр мөрдөн байцаалд явагддаггүй учраас гүтгсэн хэсэг элтэд худал мэдээлэл тараасан хэсгийг тогтоож болохгүй гэж ойлголоо зөв үү? Тэгэхээр ингээд тогтоогдохгүй болохоор ингээ гүтгүүлээд яваад байх нь бас зөв хэсэг. За тэгэхээр асуулт яг энэ статистик судалгаа байна уу? За яг нийтийн албан агчид албан тушаалтнууд бол ингээ гүтгүүлээд явж боллоо гэхэд жирийн иргэдийг бас энэ элтэд худал мэдээлэл тараах ийм асуудалд орооцолдуулж тийм одоо нийтийн албан тушаалтан бус хүмүүсийн судалгаа байдаг юм уу? Нэг. За хоёрт улс төрчид буюу нийтийн албан тушаалтнууд эргээд хэр их ингэж гомдлолтын бэ? Тэгээ одоо гүтгүүлээд байна гэд цагдаад гомдол өгöd байгаа энэ бас судалгаа байдаг юм уу? За тэгээ энийг юу нь яаж шийдэх вэ цаашид? Энэ зөвхөн нийтийн албан тушаалтны тухай асуудал биш, ердөөсөө бүх иргэдийг гүтгэх хэсэг тухай асуудал ярьж байгаа учраас энэ эрүүгийн хуульдаа тэр гүтгэх гэдэг зүйл ангийг оруулж болох юм уу? Цаашид юу нь энэ дээр яая гэсэн бодолтой байгаа юм бэ? Аль нэгээр нэг тийшээ болохгүй бол эн чинь хоёр асуудал зэрэг яваад байна л да. Нэгийг хаах гэхээр нөгөөх нь нээгдээ, нөгөөдхийг нээх гэхээр нөгөөх нь хаагдаад. Тэгэхээр энэ дээр одоо хууль зүйн сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Тэр гүтгүүлээд байгаа асуудлыг бас яаж зэгцлэх ёстой юм бэ? Гэхдээ сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг хаахгүйгээр, айлахгүйгээр, ичээхгүйгээр байнга цагдаагийн үүдэн яг хөө цэцол ингэж байгаа юм. Энэ эрүүгийн хуулийн заалт чинь их ерөнхий байдлаар тэгээд энийг далимдуулаад хэвлэн нийтлэх эрх чөлөө амыг хаах гэсэн ийм боломжийг олгоод байна энэ процессорч далимдуулаад. Энэ ямыг ол хууль тогтоогч нарийн журамлаж тэгслээч гэдэг нэг асуудал тавиад байгаа. Тэрнээс хүний нэр төр хамгаалагдахгүй байна гэж бол байхгүй. Бүр үндсэн хуульд хүний үндсэн үүрэг байгаа шүү дээ. Хүний нэр төр хууль ёсны эрх чөлөөг хүндэтгэх иргэн бүрийн үүрэг байгаа. Энэ одоо хүнийхээ нэр төр алдар хүндийг хамгаалах нь мөн төрийн иргэнийхээ үн хүлээсэн үүрэг байгаа. Энийг эрүүгийн хуулиар хамгаалахгүй иргэнийхээ хуулиар хамгаалах боломжтой гэж ярьдаг манай хууль тогтоогч гишүүд бол зөндөө байгаа. Гэхдээ би одоо нэг үндсэн хуулийн дэстээр маш тодорхой хэлээд байгаа. Цахим орчинд нэр нүрээ нууж хүнийг гүтгэж байгаа энэ үйлдэлүүд бол 25 оны 11-р сараас эхлээд
хуулийн байгууллага энийг гомдлыг шалгах ямар ч боломжгүй болцсон шүү. Хариуцлага тооцох боломжгүй. Энийг одоо худлаа бие биенийг уураад байх юм байхгүй. Энийг зүгээр 1 жил явуулахад л угаасаа хангалттай нотлогдно. Энэ хүний нэр төр гэдэг чинь монголчууд ярьдаг ш нэр хугарахаар ясуугар гэж. Нэр төрд нь халдаад амиа орлож исэн бас хүмүүс байгаа штэ. Хүний амны үнцэнтэй шүү хүний нэр төр гэдэг бол. Нэг үнгүй юм шиг гიშгчжуулдаг юм шиг ийм зүйл бол би байж болохгүй гэж үздэг. Бие биенийхээ нэр төрд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бие бинийгээ одоо бас хууль ёсны хүрээнд хамгаалдаг байх хэрэгтэй. Одоо энэ миний ажил сууж ирсэн Алтан ууг гишүүн намайг 10 жилийн өмнө гүтгсэн гэд эрүүгийн хуулиар би ялагдчих болоо явж ирсэн. Гэхдээ би хууль ёсны дагуу сая энэ зүйл ангаар нь хууль ёсныхаа эрхийг хамгаалаад гэмт хэрэг үлдээгүй байна гэд хууль ёсныхаа дагуу би цагаатаад гарч ирсэн. Тэрнээс эн чинь бие бинийгээ нөгөө талд нь үндсэн хуулийн цэц гүтгэж болно гэдэг шийдвэр гаргаж болохгүй байхгүй. Ямар ч хүрээ хязгааргүйгээр. Хэвлэл нийтлэх эрхийн тухай ярьж байгаа бол энэ цагдаагийн байгууллагад өнгөрсөн хугацаанд одоо шалгагдсан хэвлэл мэдээллийн байгууллага хүмүүс бол 20% давж байгаагүй. 80-90% нь иргэд бие бинийгээ гүтгэд оромжилж байгаа гомдлыг хянан шийдвэрсэн байдаг. Улс төрчид тийм ч олноороо цагдаагийн байгууллагад хэвлэлийнхнийг бас өгөөд байгаагүй. Нэр бүхий 2 улс төрч бол харин их байнга өгж ирсэн асуудал бол харин байсан. Одоо би нэрийг хэлээд яг манай 2 их хурлын гишүүн бол ерөөсөө л бичсэн. За тэгэхээр иргэд голцоо бас өөр хорондоо элтэд худал мэдээлэл тараах гэдэг энэ зүйл ангаар бие бинийгээ өхөн өгөөд бодвол бас шийтгэдээд энэ төр явж идэм шиг байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө талдаа энэний чинь далимдуулаад байгаа нөгөө сэтгүүлчд бас үгээ хэлж чадхаа болоод байна гэдэг асуудлыг байнга тавьж байгаа. Тэгэхээр нөгөө түрүүний ярьж байгаа тэр гүтгэх гэдэг зүйл ангийг оруулаад энэ элтэд худал мэдээлэл тараах гэдэг энэ ерөнхий зүйл ангаа болиулах ч юм уу. Яг энэ дээр шулуухан ямар одоо хуулийн төсөл эсвэл нэмэлт өөрчлөлтийг оруулж ирье гэж бодож байгаа вэ та хуулийн сайдын хувьд? Маш тодорхой одоо өнөөдрийн энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг авах хэсэг бол шал өөр асуудал. Ер нь таны хувь хүний үзэл бодол энэ дээр ямар байгаа вэ? Гүтгэх гэдэг тэр зүйл ангийг нэмж дахиж оруулах ёстой юм уу? Оронд нь энийгээ болиулах ёстой юм уу? За би бол илт худал мэдээлэл тараах гэж гэмт хэрэг байж болохгүй гэж үздэг. Худлаа зүйл ингээд нэг гарцсан биш. Тэр чинь хүн алдаж болно. Санамсар болгоомжгүй байж болно. Гүтгэх гэдгээрээ бол гэмт хэрэг байх хэвээр. Өөрөөр хэл гүтгэх гэдгийн цаана зориуд санаатай гүжирдлэг гэсэн утгыг илэрхийлж яадаг. Энэ гүтгэх гэдэг үг нь өөрөөр хэл санаатай үйлдэл. Энийг зохион байгуулсан. Энийг худлаа гэдгийг нь мэдсээр байж зориуд санаатай үүж байгаа идэвхтэй үйл ажиллагаа хэлээд байгаа. Тийм учраас энэ бол одоо эрүүгийн хуулийн би хариуцлагатай байх ёстой гэж үздэг. Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтны тухайтад болвол илүү төвчээртэй хүлээцтэй буюу яг энэ асуудлаар нэр хүндэт нь харлаа гэж